Сайн байцгаана үзэгчдээ. За монголчуудын иргэн шил нэвтрүүлгийг эхлэж байна. За өнөөдөр үзэгчид та бүхэнтэйгээ төрийн дахилгын тухай ярилцсанаа. За монголчуудад бол хуучин уул усны дахилга, орд онгоны дахилга, туг сүлдийн дахилга гээд олон янз дахилга бол байсан. За шүүшрлийн зан үйл ертөнцийг үзэх үзлийн зогц юм аа гэж ингэж үздэг. За энэний учир шалтгааны талаар дүүхэн үнэт зүйлийн талаар та бүхэнтэйгээ ярилцах юм. За энэ удаагийн нэвтрүүлэгт бол Түүхч Үлзийбаатар надтай хамт зочин хөтлөгчээр байгаа. За Үлзийбаатар бол энэ нэвтрүүлэгт ярина, асууна, бас ярилцаад явах. За бусад зочид маань болохоор зэрэг байгаль соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн доктор Носонгой, за доктор Ганбат, за миний үе сэтгүүлч Бадам Самбуу ийм дөрвөн хүн та бүхэнд монголчуудын иргэн шил нэвтрүүлгийг төрийн дахилгын сэдвээр хэлж байна. Тэгэхээр эхний асуултыг би тавья гэж бодож байна. Энэ ардчлал эхэлснээс хойш 1990-ад оноос хойш төрийн дахилга гэж ийм нэр томьёо хүмүүс ярьдаг, ийм зан үйлийг үлддэг боллоо. Тэгэхээр энэ төрийн дахилга гэж чухам юу хэлж байна вэ? Энэ талаар та бүхэн эхлээд манай үзэгчдэд хариулчих уу? Гамбат хариулах. За дастаараа та эхлэв. Тэгэхээр за өнөөдөр та бүгдийн амар амгалангийн айлтгаж байна. Тэгэхээр 90-ад оноос энэ ялангуяа уул ус дахих төрийн дахилгын талаар их ярьдаг. Төрийн дахилгыг сэргээлээ гэж ярьж байгаа. Одоогоор бараг 10-аад төрийн дахилгатай уул байгаа бох тийм ээ. Тийм болцсон шиг байна. Тэгэхээр төрийн дахилга уулын тухай ач үзэх юм бол ер нь 50-60 жил бол энэ төрийн дахилгыг хаацсан байна л да. Тийм учраас ялангуяа бид нар үеийнхэн бол энэ төрийн дахилгыг огт мэдэхгүйгээр явж 90 онтой дурлсан. Гэхдээ төрийн дахилга гэдэг бол миний бас олж уншсан энэ зүйлээс бодоход бол энэ альва улс үндэстэн бол тийм шүтдэг, биширдэг юм байдаг байна. Ер нь хүн бүхэнд ч байж л байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр төрийн хаан байна уу, тийм ээ? Хэн байна? Төр гэдэг чинь хаан төр байлаа шүү дээ. Эзэн Чингисийн үед бол хаан төр байлаа. Тэгэхээр тэр хаан төр бол өөрийнхөө тэр шүтээнийг бий болгодог. Тэр ард түмнэн гэдэг юм уу, өөрийнхөө тэр хүмүүсийг тэр шүтээн дороо нэгтгэдэг ийм том учир агуулгатай юм байдаг байна. Тэгэхээр хуучин одоо ч бид нар ч тэгжил оруулж шүү дээ. Тэгэхээр тэр шүтээнээ бий болгочоод тэгээд дараа нь залаад тэгээд тэр шүтээндээ бол хүн бүхэн юмаа өргөдөг. Шүтээнээрээ дамжуулж хүслээ илэрхийлдэг, тийм ээ. Ингэж байж төрөөс бүр үзэл суртал гэдээр бид нар ярьдаг байлаа шүү дээ. Тэр үзэл сурталаан бол тэр шүтээнээрээ дамжуулж ингэж илэрхийлдэг л байж л те. Тэгвэл 90-ад оноос хойш бид нар ч төрийн дахилгатай уул гэж манай Монгол үндэстнийг нэгтгэж байгаа уулуудыг дахиж шүтгэж тэргээр хүсэл эрмэлзлийн төрөөсөө хэлдэг боллоо шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрийг бол тэнгэрт илгээж байгаа гэж үзэж байна, тийм ээ. Дээд тэнгэртэн тэр хүсэл төрийнхөө хүслийг илэрхийлж байна гэж тийм зан үйл үлдэж байна шүү дээ. Тэр зан үйлийг бол та бүхэн дарааллын сайн мэдэх байлгүй гэж бодож байна. За Ганбат доктор. Би бол бүр түүхээс нь үзье гэж бодож байна. Бүр эрт үеэс нь. За тодорхойлбол хүннүгийн үеэс тийм үү. Энэ тахилга уул усыг тахих, шүтэх энэ ёс маань ерөөсөө галар эрт үеэс ахуулаад тодорхой түүхэн цаг үе хүртэл үргэлжилсээр байсан. Өнөөдөр ч үргэлжилж байна. Энэ эрт үед болоод энэ хүннүгийн үед ялангуяа хүннү эзэн тулсын үеэс ингээд аваад үзвэл тэнд сурвалжир бичсэн байгаа тийм ээ. Шанью өглөө бүр гарч уул усандаа мөргөж залбирдаг гэж. Тухайн үед зөвхөн Шанью буюу эзэн хаан энэ уул усанд мөргөж шүтдэг бол ард түмэн энэ эзэн хааныгаа бол яах нь шүтснээр эзэн хаанаас нэгэсэнд авшиг өртөж нөгөө амьдрал ахуйд нь сайн сайхан байхаар ингэж байсан байна. Монголчуудын буюу ерөөсөө нүүдэлчдийн
нэг онцлог гэх юм бол хүрээлэн буй орчин байгальд дэлхийд байгаа уул ус мод чулуу юу л вэ бүх юм бол амьд гэж үздэг байсан. Амьдчлан үздэг. Энүүгээрээ магадгүй бусад нөгөө хөрс зэрэгэлдээ улс ард түмнээс ялгаатай байсан байж байгаа. Тэр утгаараа амьдчилж үздэг байсан учраас энэ уул ус энэ хад чулуу болон эзэнтэй энэ эзэн энэ савдаг бүгд бол тодорхой мөргөл зам үйл үлдэж энэ уул усанд сайн сайхны өсч одоо залбирч мөргөж биш юм байна. Энэ нь бол эзэнт хүрний үе болоод ирэхээр энэ бол хуульчлагдаад нэг өсөнд албажаад тодорхой систем дараалалтай болоод энд тэр уул усыг одоо шүтэх юм уу эсвэл тэр тахилга тайлга үйлдэх тодорхой тусгай хүмүүсийг ингэж гаргаж ирсэн. Ингээд хуульчлаад явсан байх жишээтэй. За Үлзийбаатар зочин хөтлөгч маань асуулж болно, хариулж болно гэдэг байгаа шүү. Манай хоёр одоо үндсэндээ хариулаад байгаа юм чи. Тэгээд төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахих гэдэг байгаа шүү. Тэнгэрийг тайх гэж байна. Уул овоог тахих журам биш те. Ер нь хууль биш. Тэнгэрийг тахих гэж тодтогод байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр чин яг энэ дээр юу хараалаад байна гэхээр зарим хүмүүсийн дунд ч одоо энэ уул овоо дахиад яваад ах тэрэн дээр нь ерөнхийдөө сайд дээр очиод ингээд яваад ах ер нь хэрэг байна уу юу? Ямар учиртай ингээд нэг байдаг их шүүмжлэлтэй байдаг шүү дээ ер нь. Тэгэхээр эний чинь харин бид нар тэгээд юу гэж ойлгох вэ? Зөв юм уу буруу юм уу? Ийм олон жил байсан юм уу байгаагүй юм уу тий? Тэгээд тэр чигт орхих ёстой байсан юм уу? Өөр шүтэнтэй болох ёстой юм уу? Гэл нэг ийм хүмүүс эргэлзээд ах шиг байна л да. Яг тэгэхээр одоо бид нар бол энэ нэвтрүүлгийн өгөр зохис нэг хүмүүст төг талаас нь зан заншил ёслол талаас нь бас ярьж мэтгэлцээд нэг тодорхой санал гарах байх гэж бодоод байна тийм үү. Тэгэхээр одоо бол ингээд Монгол улс нэг баахан уул тахдаг. Ерөнхийлөгч нь төрийн улсууд нь ингээд зардал зүйтгэл болоод тахдаг. Тэгээ одоо би энд онууд одоо жишээ нь тэр төрийн тахилгатай 10 уул байна. Богд хайрхан уул, бурхан албан уул, сувраг хайрхан уул, хан хөхийн уул, сутай хайрхан уул, алтан хөхийн уул, отхон тэнгэр уул, за дарингийн алтан овоо, говь гурван сайхан, алтай таван богд гэдэг 10. За энэ одоо олширчжээ. Тэгэхээр зэрэг хуучин одоо ер нь яг уламжлалаараа за богд хаанаас урагш гэж ярий. Хичнээн уул одоо ер нь гол энэ богд хааны зарлиг энэ одоо төрийн тахилгаар одоо тахдаг. Ийм заншилтай байсан юм. Одоо энэ сүүлийн үед энэ олон уул болчихж байгаа нь бүгд өөрөө нэг төрөөс тагчээсэн хэрэггүй ямар ав. Энэ тал дээр бас та бүхний бодлыг сонсомоор байна. Тэгэхээр 90-ад оноос ер нь 30-ад оны тэр хориглосон байгаа юм л да. Тэр хориглохоос өмнө бол 3 уулыг л ер нь тагч байсан юм байна л. Манжи үеэс бүр тушаал гаргаад тэр юндэн дөрж гэдэг тэр ноён тэр манжийн хаанд хүсэл тавиад тэгээд энэ богд хаан уулаа отхон тэнгэр хан хэмт уулыг дараа нь 2-3 жилийн дараа отхон тэнгэрээ тахих тийм зөвшөөрлийг тэр одоо манжийн хаанд өгсөн. Тэгээд тэрнээс хойш бол маш их журамтай. Тэгээд төрийн тахилга хийдэг болсон юм байлээ. Төрийн тахилга гэдэг нь бол яг энэ төр засгаас тэр ноён сайд тийм хүмүүс бүр томилж оролцуулдаг учраас төрийн гэдэг. Угаасаа бол Монгол нутагт бол ер нь тахдаг уул овоо бол одоо маш олон байгаа шүү дээ. Тахдаггүй уул овооч байна. Зүгээр одоо хэдийн овоо гэл тийм ээ хэдийн дээсийн овоо бол тахихгүй шүү дээ жишээлбэл. Тэгэхээр тэр тахдаг овоонуудыг чи ерөнхийдөө 3-4 ангилчихад бас болмоор байгаа. Нэгдүгээрт бол ерөөсөө хот айлууд тахдаг өвлжөөний дэргэд байдаг овоо байж байна. Баянга жил бүр тахиж байгаа шүү дээ. Бараг одоо хоноод очиод шулуугийн сэргээгээд ингээд явдаг. Тийм ээ хот айл их юм. Тэгээд нутаг хушууныхан байна. Бас одоо уул байна. Жишээл манай нутагт бол одоо мөрөнгийн гол гээд голын ихэнд аршааны ихэнд овоо байна. Тэрийг тахиж шүү дээ. Тэр нутгийнхан. Энэ ч бас л одоо тахицгаа хэлбэр мөн үү? Нөгөөх нь бол одоо дээр үйдч байж та одоо энэ төрийн тахилгатай гэж яриад байгаа. Төрийн одоо өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирж одоо тухайн
төрийнхээ зүгээс улсынхаа нэрийн өмнөөс тэр хүсэл юугаа илэрхийлж шүтэж юм өргөж тэр хүслээ илэрхийлж улс үндэстэн тэр аяараа одоо сайн сайхан байгаасаа гэсэн тэр зорилгоор одоо энэ тахилга үйлддэг ийм байж л те тэр нь бол одоо тэр 3 уул байсан байна. Он удаан жил байсан тэр. Тэгээ бусад уулууд одоо жишээ нь 10-аад уул болсон байна тийм ээ. Тэгэхээр энэ уулуудад одоо сүүлд ерөнхийдөө одоо зарлиг гаргахтаа янз бүрийн л одоо шалгуураар бий болгож байгаа. Энэ одоо олон уултай болох. За энэ нь одоо ямар шалгуураар одоо ингэж төрийн тахилгатай болдог. Энэ талаар одоо та нарт одоо ямар мэдээлэл байна? Зүгээр миний бодоход бол за эрт дээр үеэс ингээд яг хуульчлан гэж шүтэж байсан бол 3 уул тийм ээ. За энэ бол тодорхой байдаг энэ 3 уул явсан. Мэдээж нутаг орон нутаг бүр өөр ингэсэн тэр аймаг байд юм эсвэл хошууных байд юм уу тэр хошууныхаа ард иргэдэг юм уу эсвэл энэ юу дахид даатгаж байдаг өөр ингэсэн нэг уулт байна. Тэгэхээр энийг нэг тодорхой ингээд бүлгэлж болохоор шүү дээ. Төрийн гэдгээр нь бол энэ 3 саяны нэрлдэг энэ 3 уул хайрах явж байна. Тэгвэл тухайн орон нутаг бүрд өөр ингэсэн бас шүтлэгтэй тахилгатай уул байсан байх. Тэгээд би яригч тасалчлаа. Эртээр үеэс монголчууд бол байгаль шүтэж байгальтай их ойрхон явсан гэж байна. За ялангуяа бурхны шашин дэлгэснээс болоод энийг бүр ингэ сударчилж эхэлж байгаа. Газар усны шинжих судар гэж гаргаж иж байгаа шүү дээ. Тэгээд тэр судраа нэгэд үзэхэд бол одоо төрийн түвшинд шүтэх байд юм уу? Энэ шүтэх уул ус маань холоос ямар харагддгийг тэр шинжийг ингэ заагаад өгсөн байна. Тэгэхээр тэр шинжээрээ тэр судраараа магадгүй энэ бол бурхны шашин Монголд орж ирснээрээ нэг тийм системтэй болох шалгууртай болгоцсон ч юм уу тийм ээ. Гэтэл энэ нь бол бүр эртээр үеэс л нөгөө нүүдэлчдийн дунд өвлөгдөж улам хөгжсөр ирсэн энэ зам ёсол явж штэ. Энэ бол бас нэг соёл явж байна. Энийг нөгөө бурхны шашнаар сударчлаад газар усыг шинжих судар болгоод тэгээд тэр судар дээрээ болох тэр энэ төрийн тахилгад уул ус ер нь ямар байх штэ гэдэг шинжийг өгсөн. Магадгүй тэр шинжийг зааж энэ уул усаа гаргаж. Сүүл үед ингээд олшроод байгаагийн утга бол зүгээр миний бодоход бол нутаг орон болгон өөр ингэсэн шүтлэг уултай байгаа. Тэгвэл энийгээ бас нэг төрийн төвшөнд гаргачвал яадаг байсан гэдэг юм явсан байна. Бас нэг тийм мөрөдөл байгаа л байна. Тийм байж байгаа. Тэр нэгтээ ер нь бол Монгол нутгийн уул ус болгол шүтэн шүү дээ тийм ээ. Бүгд л одоо төр хүн бүгд л шүтэж явах хэрэгтэй учиртай шүү. Тэгээ энэ дундаас одоо ингээд онцгойлоод байгаа нь бас сая Гомбо доктор хэлж байгаа шиг тийм орон нутгийн амбиц яваад байна нэг. Нэг тиймэрхүү хэллээ шүү дээ тийм. За тэр талын чинь байгаа. Бас жоохон хавтгаарж байгаа тал ч байгаа. Тэгээд одоо ингээд 10 уул аруула төрийн тахилгатай болчихвол эн чинь нэг зэрэг зиндаа тэр гэсэн арай илүү хөндлөгдөх тэр гэсэн юм байна да тий. Би зүгээр төвчөний хувь зүгээр бодоход Монголын хамгийн том ариун шүтээ улс байгуулахад их эзэн Чингис хаан ерөөсөө хууль зарлиг болгосон бурхан алдан болов шүү дээ. Тийм үе шүтчихээ одоо. Өвлөөгөр одоо бараг л дахиж ийл гэж бүр тангаргалцсан баг. Тэгээд гадны өмбөө ойртуул хэлцүү өгнөд нүртэл байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо бурхан алдан болоо бас гадны хүн явлаа барьлаагаа залуучууд бас янз бүрийн хилэн болгоод байдаг. Тэр ч бас буруу гэх үгүй аргагүй шүү дээ. Тэр хамгаалаад байна шүү дээ. Харин энэ олон уул доторуудаас хийгээд байгаа нэг гол зүйл юу нь бол энэ үзэл суртлын ажилтаа бид нар холбож ойлгох цогцолтой. За тэр нь ямар үзэл суртал? Энэ төрийн уул авааны тахилга эн чинь тэнгэр шүтлэг шүү дээ. Тэнгэрийг таах ёслол гэдэг байгаа шүү дээ. Уул аваагаар дамжуулаад. Тэгэхээр монголчууд ч үндсэн шашин шүтлэг бол тэнгэр шүтлэгтэй бас язгуур юм. За бөөм өргөлтэй. Улс энэ одоо уламжлагдаад явж байна. Тэгэхээр энэ улбаал бүр тэр хэдэн 100 жилийн өмнөөс хэдэн мянган жил амнаад одоо ингээд бид нар дотор уламжлагдаад хадгалагдаад явж байгааг илэрхийлээд байгаа байхгүй. Энэгээр дамжуулж төр үзэл суртлын ажил хийж байна. Ард түмний нэг ив нэгдэлтэй байлгах, нэг хорноо хамгаалах, уул усаа дахин шүтгэхтэй ариун дагшнаар нь байлгах. Тэгээ энэ дээр чинь дараа нэг байгаль орчин хамгаалах энэ төргээл ороод явах байх л та. Миний хувьд л одоо
би ингэж бодоод байгаа. Энэ одоо олон уул бий болж байгаа нь бол за яг нь ер нь бол хит олон болгох нь бол зохимжгүй. Тэгэхдээ нутаг орон болгонд Монголын төрөөс анхаарсан за төрийн ёслол үйлддэг ийм одоо уул устай байна гэдэг бол тэр тухайн нутаг усныхны одоо бахархал үнэт зүйлийн мэдрэмж энэ зүйл нь одоо нэг талаасаа одоо үсдэг. Нэг юм тал. Нөгөөтэйгөр бол ер нь Монголын энэ их алслагдсан том нутаг дээр бүс нутгуудад 4 жилдээ нэг удаа Монголын төрөөс их том ёслол болж байна. Энэ нь зан үйл соёлын одоо ёслол, шүтлэг хөшөөлийн ёслол, үнэт зүйлийн ёслол. Тэрийгэ дагаж бүс нутгийнхан нутаг улсынхан одоо хэдэн 10 мянгаар одоо цуглаж байна. Энэ одоо үйлдэлүүд нь бол одоо орчин үеийн зохион байгуулалтанд оруулаад ирэх юм бол нөгөө аялал жуулчлалын ивент гэж одоо нэг үйл ажиллагаа зохион байгуулаад 4 жилдээ нэг бол бүс нутгуудад том аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэр нь соёл төвхөн шинжтэй байдаг гэх мэт зөвлөлтөд уялдах юм одоо жоохон баяжж байгаа шинж байгаа байх гэж бас бодох юм. Нөгөө талаасаа. Ерөн зүгээр одоо хөдөөгөр ингэ явж яхад тэр төрийн тахилгатай уултай болцсон одоо нутаг усныхан ба шүү дээ. Тэр улсууд л одоо маш их тийм их урамтай. Ерөөс одоо манай нутагт манай энэ одоо уул нуруунд одоо төрийн тахилгатай байдаг гэдэг үүднээс тэр хүмүүсийг ямар ч одоо уул ус байглаа одоо дээдлэрээ гэж ухуулснаас илүүгээр ерөөсөө тэр бүхэнд нэг тийм шүтэх, хайрлах, бахархах, урам дэм авах тийм хар аяндаа үүсдэг нэг. Тэгэхээр одоо төрийн үзэл сурталчилан ажилтдаг юм уу? Тэгэхээр энийг одоо үзэл суртал гэж нэг бас социализмын үеийн мохотов хэллэгээр хэллэх жаахан тийм очир дутагдaltaй үнэт зүйлийн шинжтэй баяжт юм уу гэж. За олон уул за ингээд цаашаага нэг ийм зүйлүүд байна. Одоо ерөн төрийн тахилга гэдэг бол дандаа уул аваад ахдаг юм байсан юм уу? Юу байсан юм? Энэ талаар манай үзэгчдэд таавхан одоо юу арай дэлгэрүүлж одоо хэлж өгөх хэрэгтэй. Одоо гомбооч ярих байлгүй. Тэр шүтэн гэж юм байгаа шүү дээ. Шүтэн. Одоо энэ уул овоо дахих чинь бас нэг лус савдаг юм ал аргадаж тайтгаруулж. Тийм. Тэгээд тэнгэртэй ард түмнээ даатгаж нэгтгэж, нэгтруулж ил яваал одоо юм үзэл сурталын ажил гэдэг юм хэлэх гээд байна л да дахиад. Тэгэхээр энэ бас нэг шүтэн болоод ах ёсоо тийм үү. Тэрний хажуугаар чинь туг сүлд шүтэн. Одоо тэр үндэстний тухайн улсын гол шүтэн болвол өөрөө бүтээж бий болгосон янз бүрийн орд онгонууд байж байна. Дээр нь тэр ард түмний нэгтгэж идэг туг сүлд. Сүлд нь төрийн сүлд тийм одоо төрийн сүлд өршөө. Тийм одоо мөн шүү дээ. Энэ шиг олон бэлгэдэл байна. Одоо Монголд дээр ч төрийн 80 бэлгэдэл гээл одоо сандал сентигээс ахуулаад тийм үү. Имэйл найз нөхөд хүртэл оруулсан том бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Монголчууд ч одоо бэлгэдлээр амьдарч аж төрж явж идэг улс. Тэгэхээр тэр энэ юу төрийн энэ донд бэлгэдэл дундаас ч хамгийн том зүйл нь тэр төрийн сүлд шүтэн гэдэг байгаа. Сүлд. Одоо хар цагаан сүлд, алаг сүлд байна тийм. Энэ бол одоо монголчуудыг төрийнхөө сүлдэнд залбируулдаг нэг гол зүйл байгаа шүү дээ. Төрийн сүлд өршөө, төрийн сүлд авраг гэж одоо дотроо залбираад ингээд яваад байдаг чинь энэ шүтэн залбирж байгаа хэрэг байхгүй тийм ээ. Одоо жишээлбэл тэр цагаан сүлд дотор чинь бол амьд нөгөө амжуулчихсан ястай сүлд жинхэнэ сүлд байгаа шүү дээ. Одоо тэр гөгөл дотор. Тэгээ энийг бол нөгөө тухайн ард түмэн чинь намайг дааж явна, биднийг дааж явна. Төр ариун байх хэвээр, төр хүндтэй байх хэвээр, төр ард түмний төлөө ажилдаг байх хэвээр гэж сэтгэлээ өгөөд ингээд шүтээд явдаг. Үзбаатарын дээр би бас нэг юм олон шүтэн байгаа. Зарим юмнуудыг нэмж одоо бас нэг өөрөө ярианд оролцмаар санагдаад байна. Монголчуудын төрийн тахилга гэдэг бол хуучин байгаль уул усыг тахих шүтэнээс гадна төрийн орд онгон буюу сүл шүтэн гэдэг тусгай байгууламж бүхий отгуудтай ийм сүмхийдийн систем шүтлгүүд байжээ гэж. За энэ нь болохоор зэрэг одоо ордост байж байгаа нөгөө Шингисийн 8 цагаан орд, хар сүлдний отог, цагаан сүлдний отог гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бол Чингис хааны эзэнт гүрний үед тусгай одоо шинэ төрийн байгууламж отгуудыг бий болгож сүмхийдийн системийг одоо хүртэл авч явж ирсэн уламжлал нь байна гэж. Тэгэхээр манад одоо энэ Монгол улс бол байж идэг тийм ээ. Тэгтэл одоо уул усны одоо төрийн шүтэнтэй уулууд байгаа юм байжээ. Тэгвэл тэр сүлд шүтэн одоо туг сүлд. За орд онгоны шүтлэг гэдэг тэр одоо эртний шүтлгийн хэлбэр элемент юм байна уу Монгол улсад? Энэ талаар
За Монголд ч одоо байна шүү дээ тийм ээ. Одоо 90 онд чинь манай цагаан тугаан сэргээлээ тийм ээ. Хар тугийг бас сэргээсэн. Өмнө нь үлээ хойно нь үлээ. Сэргийн. Ард сүл даа тий. Тэгэхээр энэ бол яг энэс өмнө бол одоо манайх бас шүтэнгүй байсан гэж хэлж болохгүй шүү дээ. Нөгөө социализмын үед чинь бас тогсолд байсан шүү дээ. Тэг тогсолд дотор чинь манай тийм тахилын шүтэн гэж байгаагүй. Зүгээр л ер нь бэлэгдэл тийм ээ байсан. Тий. Гэтэ тэр дотор бас нөгөө Зануузрын маань соён байж л байсан тийм ээ. Тэгэхээр Зануузар бол агуу хүн гэдэг нь бол мэдэг ингээд танигдаад байгаа. Тэгэхээр энэ одоо тэр шүтэн ингээд тэр хуучин бол бэлэгдлийн шинжтэй байж сүүлийн 50-60 жил одоо бол жинхэнэ одоо шүтэн болох ёстой. Дээр үеийн тэр одоо цагаан хар тугийн чинь одоо та нар түүхчид уншсан байлгүй. Тэр чи одоо жинхэнэ амьлуулсан шүншгэлдэг хинэн шүншгэлдэг одоо бас тэр түүхэнд одоо байна уугүй юу. Тэгээ жинхэнэ амьд тэгээд тэр амьд юмыг бол ард түмэн шүтдэг. Тэр төр гэж үзэж шүү дээ тийм ээ. Тэгээд тэр төр бол хамгийн ариун байх хэвээр. Хүндтэй байх хэвээр. Хүн бүхэн одоо дээдлэх хэвээр гэж ингэж үздэг. Тэр төрийн том одоо бэлэгдлүүд төрийн том шүтэнүүд байсан бай. Тэрний нэг нь бол одоо тэр тагтлагт уул тийм ээ. Тэгээд наад тогсолдууд тогноч орж. Тэр одоо яг сайн нэг таны хэлсэн тэр амьлуулсан гэдэг байгаа чинь тэр биш. Одоо жишээлбэл Монгол цэргийн их хар сүлд тийм. Тэнд чинь одоо хамаг Монгол улсын Амгай хааны сүнсийг шингээсэн гэж. Тэр бол шүтээ. Амгай хаан тэр чинь тугаан амьд болгочихж шít. Дөрөв Гамбаа доктор ярьсандаа тэр монголчууд бүх юмыг амьлуулж үздэг гэж. Сүнстэй, эзэнтэй байдаг. Яг тэрнтэй адилхан бидний сүлд шүтэн бол бас амьтай. Хар сүлд тэр амин бол тэр манай өвөг дээдсийн нөгөө юу гэж сүлд сүнсийг бүгдийг ингээд нэгтгэхэд авцсан гэж үзэж байна шүү дээ. Амьлуулж бүгдийг. Тийм, бүр Чингис хаанаас өмнөөс ч байх гэж бодсон. Тийм, эрт үеэс ерөөс энд чинь нөгөө яг сүлдэн дээр шүтэн ингээд яваад байгаа юм чинь тэр тухайн овгийн шүтэн байсан эхлээ тийм. Одоо чон шүтдэг юм уу, буг шүтдэг бол дотор нь тэрийг хийгээд нөгөө гөхөл дотроо хийгээд тэр нууц маш нууц хинж үздэггүй. Ерөөс сүүлийн үед хүртэл үздэггүй байлаа шүү дээ, тий. 70 сая хүс. Тэг бүх ард түмний одоо тэр том баталгааны болоод байна шүү дээ. Сүүл тайрын 1206 онд их хаан улсаа байгуулад Монгол гэдэг улс үндэстэн бий болоод ингээ явахдаа зэрэг яг энэ нөгөө түрүүн Бадмаг асуугаад байдаг шиг төр өөрөө тэрийг зохион байгуул шийдэг болцсон. Өгөөс тусгай хаан өөрөө зохион байгуулдаг тийм үү. Тусгай албаг үүсгдэг хүмүүс алба дууттай. Тугчтай. За тэр тахилга зохион байгуулдаг. Бүх юм төрийн нэрийн өмнөөс хийгддэг. Энийг нь болохоор нөгөө төрийн тахилгатай. Одоо манайхыг ялгаагүй шүү дээ, тий. Энэ одоо энэ 10 уулыг тахихад тухайн орон нутаг бүх зардлын даана үйл явцын. Чин төрөөс өөрөө өгчөж जैन тийм ээ. Тэгээд за ерөнхийлөгч очиж чадахгүй бол тэр ерөнхийлөгчийн томилсон төрийн элч очноо. Тэр чинь нөгөө төр оролцож хийж яах гээд одоо орчин үеийн төвшин яваад байгаа да. Энэ бол ерөөсөө энэ нөгөө хуучны юм баалар цагийн юм гэж ерөөсөө үзэж болохгүй. Тэр уламжлалт ирж шүү дээ. Сая яг санаан дээрээс чинь нэг юм асууч. Одоо энэ уул аваа дахих заяан шашны тахилга зан үйл одоо хийх бол энэ баларсан цолорсон юм энэ одоо 21-р зуунд байхгүй гэд шинжлэх ухаанч гэдэг юм орчин үеийн хүүхдүүд ингээд их шүүмжилнэ. Тэгэхээр манайхан юм уул аваа дахиад яваад байдаг. Бусад газар тахилга байхгүй юм уу? Ямар Америкт бий юу Европт дээр нь өстэй тэгсэн мөртлөө хүн сүнс байдаг гэ бүгд итгэдэг байна. Одоо хүн сүнс байна. Сая асуусан яриад нь шүү дээ. Тэгсэн мөртлөө энийг өгөөсгöd идэг байж болохгүй. Би яриан тасалж байна. Энд за ерөөсөө нүүдэлчд буюу монголчууд энэ эртээр үеэс одоо түрүүлсэн тийм ээ. Энэ байгалыг амжилтлан үзээд уул усаа ингээд дахиж үтэж ирсэн байна гэдэг. Хөрс зэрэгэлдээ улс орнууд нь ямар байсан? Хятадууд юм. Тэгвэл хятадууд мөн адилхан уул ус шүтдэг. Өвгдөөдсийнхээ бурхан болох дээр нь тариан талбайхан захтны юм эсвэл голд нь авчиад оршиж онголцдог. Онголцож байгаа. Тэгээд тэрийгээ шугагаад иддэг тийм. Тэр жижигхэн давгар болж шугадаг. Тэрийгээ шүтнэ. За мөн дээр нь уул усаа шүтнэ. За Хувлын хааны үеэс ахуулаад Монголын
нийслэл төрийн нийслэл Бээжинд очсноор тэнд 5 оргил буюу одоо утаа игээд Ариун байгаа 5 уул. ариун 5 уулыг шүтдэг болсон. Төрөөс тахдаг болсон. Төрөөс тахидаг болсон. Одоо тэр нь сүүлдээ яасан гэхэлэр нөө хятадууд маань Монголын эзэн төр бууснаас хойш тэр 5 ориглыг бол мөн цааш нь өргөжлүүлж Манай Монголын соёл нэвтрүүлээд гэсэн үг. энэ бол магадгүй Монголын соёлын нэг улбаа тийш очсон байж. Одоо Манжин сударт бол нөгөө 5 ариун 4 бэлхмлыг дахих гэж одоо 4 их мөрнийга 5 уртан бас уламжлаад Монголч хөвлийн хааны үе юм. Яг тэр үе чинь ингээл уламжлалт. Манжин нар чинь харин зөвхөн Монголын соёлыг авсан улс шүү. Тийм. Шүтлгийн дээл ховцсон. Манжин үрт авсан. Манжин эзэн хаан чинь одоо ямар сайн энэ төрлийн яаж явах вэ тийм ээ? За цааш нь өөр улс орнуудад энийг ерөн шүтдэг юм уу, тахтай юм уу гэж үзээ. За Япончууд бол энийг бас уул усаа шүтдэг. За наад зах нь одоо тэр Фужи уулаа шүтж байгаа ч дамждаг уу гэдэг сайн мэдэхгүй шүү дээ. Гэтэл тэнд 5 төрлийн сахиус оршиж байдаг. Уул усанд. Дашгин сахиус байна, уртаа байна, хэрцгий байна. За нангийн номхон гэх мэтлээ ингээд 5. Соёлт Японч. Соёлт Япон шүү дээ. Энэ талаар хэлэхэд уул усаа мөн л адилхан байгалаа шүтэж явж байгаа. Байгалаас хүн өөрөө байгалийн амьтан учраас тэр байгаль усаа шүтэх хэвдэл бол энэ Азийн улс орнуудад бол байна. Тэгвэл Европод байна уу? Байна. Мөн адилхан бас байна. Тэгэхээр би энэ дээр нэг жишээ хэлье өөрийн чинь таслаад. Ягаад гэвэл энд амьд одоо жишээ байл л да. Одоо дэлхийн байгаль соёлын өвийг жагсаалт гэж хамгаалж шүү дээ дэлхийн өвд. Тэгэхээр одоо 1000 гаруй өв бүртгэгдсэн байгаа. Тэрний бол байгалийн өв нь бол нэг 200 300-аад өв байгаа юм. Тэгэхээр тэр байгалийн өв дотор нэг 40-од тахилах туулсыг бүртгэгсэн байна. Дэлхийд дахин. Соёл зан уулын давтагч дэлхийн өвийн жагсаалт. За тэр дотор бол хятадаас бол 6 лов байна. Тийм Тайшан, Лушан, Шан гэдэг нь уул гэсэн үг юм байна. Тийм. Тэгэл одоо тийм үү. Манайхаас бол одоо бурхан халдуу маань нодон бүртгүүлнэ шүү дээ. Бид нар очиж Бон хотод дэлхийн өвийн хорооны хурлаар бүртгэж. Тэгээд тэр Азад бол одоо бүртгэгдсэн 2 хуул байна. Төв Азаас одоо тэр Сулейман Түү гэж одоо Киргизийн нэг уул байгаа юм. Тэр бол хуучин бол одоо яг юу байсан шүү байгаа юм. Бөөгийн мөргөлтэй. Тэгээд дараа нь бол одоо манай нөгөө их гүрэн байх үед бол манай л утгач. Тий. Тэр бол одоо бас манай ёсоор тагч байсан юм шиг байгаа. Тэгээд сүүлдээ яг нөгөө исламжаад муслим болоод тэгээд одоо бол муслимийн маягтай тагдаг юм болцсон байна лээ. Ер нь тэгэхээр юу гэж ярьж байгаа нөгөө түрүү асуулаа одоо хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэж хүүхэд залуучууд шүүмжлэнэ гэдэг. Гүн чи дэлхийн өвд одоо манай бурхан халдуулыг юу яахаараа бүртгэж байгаа. За энэ бол байна шүү дээ. Энэ бурхан халдууны энэ бол агуу их соёл юм аа. Хүн байгалийн хамтарсан бүтээл юм аа. Ингэж бүртгэж байгаа шүү дээ. Одоо том соёл. Одоо байгалыг одоо шүтэх, байгалыг шүтэх, бишрэх, байгалаа хайрлах соёлын одоо гарамгай жишээ гэсэн тийм өгүүлбэрээр бүртгэж байгаа шүү дээ. Тийм гэж бүртгэсэн. Тэгээд мөн энэ бол одоо дэлхийн за түүний дотор Ази Европын соёл иргэншлийн илэрхийлэл олон тухайн тодорхой түүхэн үеийн Азийн соёлын илэрхийлэл гэж бүртгэсэн. Яагаад гэвэл 13 дугаар зуунд бол бурхан халдуун бол тэр үеийн соёлыг бол илэрхийлж байсан. Учираас түүхийг бол гэрчилж байна шүү дээ. Одоо бурхан халдуун гэдэг чинь одоо нууц товчонд 27 удаа бүр нэрэн дурдчихж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэр хааны аминд орсон. Улсуудад жишээлбэл одоо ийм сони юм байна. Швейцарт бол өдөр Майтер Хорн гэж Альпийн их сайхан оргилыг яг сүм хийдүүдтэй тэр Майтер Хорныг шүтдэг тийм яс байна. Исландд одоо тэр галт улстай оронд бол тэр галт улсыгаа одоо догшруулахаас аргадаж зан үйл хийдэг ийм яс байж идэг гэх мэт. Америкт одоо Калифорнид бас нөгөө Окланд гэж газар байдаг. Тэрний Ок гэж уул байна л та. Тэр нөгөө Испанийн төрөмгөөдлийн үед индианчууд зүхтаж яваад тийш шургаж ороод ам гарч. Манай хаан шиг. Одоо бурхан халдуунд аврагдав. Бурхан халдуулд орж явж. Тэгээ одоо тэр одоо өөртөө бас шүтэж тахдаг. Байж та бас Америкт шүү дээ. Америкийн индианууд ч одоо ч гэсэн бас уул усаа. Тэгэхээр дэлхийд даяараа л уул усаа. За одоо энэнтэй холбоотой. За уул уснасаа шүтэж тахихыг одоо ингээд шашин
мохор сүсэг энэ төр гэсэн Биш тэр үү? ойлголтоор хизээж ойлгож одоо болохгүй. Энэ бол ерөөсөө монголчуудын хамгийн ертөнцийг үзэх биш сэтгэлд нь шингэсэн. Одоо энэ ногоон дээр гიშгэж болохгүй. За энэ одоо манайхан чинь уяаныхаа модыг нүүхтэй уяаныхаа модны нүхийг одоо ингээд сайхан битүүлчээд дээр нь их гоё зүлэг шхуу юм тавьчаад ингээд одоо явж байгаа шүү. Тэр үзлээ чинь илэрлэл хамгийн том илэрлэл нь одоо энэ байгаль шүтгийг амтай ингэ хамгийн том илэрлэл нь энэ уул овоо тахих чинь байж байна шүү дээ. Хоёр нь яг та тэгээд ойлгохгүй байгаа юм аа нэг мэдхийг хүсэхгүй тийм ээ. Тэгэхгүй болохоор аль тэр бүдүүр баглаа нэмэдэ гэдэг. Сүслэг бишрэл энэ өвгдөөц уул ус, газар ус, нутаг усныхаа хүндэтгэлийг одоо дахиж шүтдэхгүй ард түмэн гэж алга. Өөрөөр хэлбэл одоо энэ христийн сүмхүүдэд, лалын сүмхүүдэд, буддын сүмхийдүүд дандаа тэр уул ус, байгаль, угсаатны онцлог үнэт зүйлсээ дахиж идэг. Нөгөө одоо Америкийн ерөнхийлөгч хүртэл тангараг өргөхдөө Библийн судар дээр тангиж ертөнцийн эзэнтэй харьцаж байгаа хэлбэрийн зан үйл хийж байгаа жишээ. Тэгэхээр энэ шашин соёлтой холбоотой угсаатан энэ ертөнцийг үзэх үзэл сүч хүчрэлтэй холбоотой зүйлсийг одоогийн ертөнцөөс дасалцсан нэг ч улс байдгүй юм байна. Бүр ингээд технократ болоод бүр энэ атеист үндэстэн ч гэж байдгүй, атеист хүмүүс ч гэж байдгүй, агуу яг шинжлэх ухаанч хүмүүс ч гэсэн өөрсдийн итгэдэг үнэт зүйлүүдтэй үр дээдсийн болоод ордог сүмхийдүүдтэй ингээд байдгийг аваад үзэх юм бол бид нар бол энэ өмнөх соёлоосоо ерөөсөө тасархаа амьдрах бололцоогүй. Зүгээр ер нь энийг уялдуулж хэр тээж явах уу, яах вэ гэдгийг л одоо хэмжээ дамжаа авах шиг байгаа юм тийм үү? Харин одоо хамгийн гол нь тэрийг их авч явж чадвал тэр их соёлтой үндэстэн ухаалаг үндэстэн гэдгийг харуулна шүү. Тэр чинь бусдаас ялгаар нь амьдрах чадвар нь одоо ямар хэрэгтэй юм гэсэн улсууд их байна шүү. Харин тэр нь ямар яг ойлгохгүйгээс бол амьдрах чадвар бол энэ агуу соёлтой түүштэй шин юм хөгжүүлэх. Дээр нь жоохон ойлгуулж өгөхийн төлөө бид нарын аврагдах ганц зам чинь тэр шүү дээ. За үлцгээс өөр одоо тавих асуулт юу ямар юм байна? Тий. Би түрүү нөгөө ярьж байгаа түрүү гамбаа доктор яриаг тасалчлаа. Тэр туг сүлдээ нэг үүсэж ярил те. Сүлдний учрыг. Одоо бид нар шүтээ ингээд уул аваа тахих бол ер нь бол дими биш байна гэдгийг бид ер нь ойлголцоод байна шүү дээ тийм үү. Манай бас иргэд ч гэсэн бас нэг яг тодорхой ойлголт авч байгаа гэж бодож байна. Энэ бол дими үйл хэрэг биш. Ажлаа барсан те мөнгө хөрөнгө үрсэн юм бас биш байна. Цаанаа их учирч чадсантай. Ганцхан Монголын чинь биш байна. гэдэг нэг юм ойлгоц байдгийм байна гэж. Бас тэр ард түмний тэр дунд байдаг өөрийнх нь шүтээ. Өнөөдөр Монголын ард түмэн монголчуудын шүтээ нь юу вэ? Одоогийн өнөөгийн Монгол ардчилсан Монголын тий. Нэг сони юм байгаа юм. Монгол улсын бэлэгдлүүд дотор бусад улс орнуудад байдгүй нэг бэлэгдэл байд юм байна. Улс орн болгон бол сүл тэмдэг байдаг, сүлд талбай байдаг, төрийн дуулал гэж байдаг. Харин сүлд туг гэдэг нэг тийм тусгай зэмсэг өөрмөц юм бол байдгүй юм байна. Тэгэхээр энэ бол одоо их сонин. Тэгээ 9 цагаан сүлдийг бол манай үзэгчид сайн мэдж байгаа. 92 онд одоо Монголын өнцөг болон бүрээс аймаг болгоноос цагаан адууны одоо дийл сүлийг одоо ингэ цуглуулж Монгол улсын бүх одоо адууны хямрыг нэгтгэж улсын төв музейд байгаа тэр Луу Жанжингүний цагаан сүлд гэдгээс тоног авч дээж авч одоо ингэж байгуулсан. Тэгээ одоо энэ сүлд ингээд улсын наадам дээр ингээ гараад ирэхэд чинь бүх Монгол улсын юм шиг гэсэн санаа ба шүү дээ. Тийм байна. Тэгээд наадамд залхахлаар зэрэг наадам эхлээл уцаа залхахлаар наадам өндөрлж идэг энэ яс бол үе яг нарийн дээр нөгөө монголчуудын сүлд цэнгэх ястал хийж байгаа ийм одоо тавилттай дүр төрхтэй байгаа нь надад их таатай санагдав. Тэгээд өв уламжлал барьсан байна гэж үзэж байна би. Өв уламжлал үргэлжлүүлж байна. Дөрөв нэг амьлуулна гэсэн шүү дээ. Тэр амьлуулахад энэ цагаан сүлдээ амьлуулсан уугүй юу гэдэг асуудал бас нэг өөр. Гэхдээ тэр бүх өнцөг болонгоос тэр цагаан морины сүүл авчираад ингэн за тэгээд тэр хуучин тогныхон дээжээс авна гэдэг чинь нэг ёсондоо бол бид нар бол амьлуулчихжээ гэж л
ойлгох гээд байна шүү. Тий, тухайн үед ч одоо 91 онд хийсэн шүү дээ. Тэгээд манай одоо нэлээд мяндсан тог байсан. Нэртэй эрдэмтэд оролцоод одоо Нямбугаа тэгээд энэ очруудын ерөнхийлөгчийн үед чинь тийм ээ. Анх тэр цагаан эсхийн дээгүүр явсан 90 оны 7 сард тий. Сайхан зан үйл огцом сэргсэн. Тэр чинь ерөөсөө байгаагүй юм би гинт бий болоогүй шүү. болоогүй. Байжсэн юм аа сэргийцсэн. Гэхдээ эхлээд нэг мяндсан тог байсан. Нэг хоёр байсан тог байж. Цагаан бодох цогцолох хүртэл цогцолоод нь тэрэнд бол бас 18 аймгийн газар шороо суурьд нь хийсэн. Тэгээ Монголын бүх газрын нэг үнэт эрдний чулууг ашигласан янз бүрийн юм байгаа шүү. Эрдэнтийн зэс. Одоо тэр чинь манай энэ. За тэгвэл бүх юм оруулчихжээ. Зүгээр би зүгээр ингээд түүхчний хувьд ингээд бодоод явхад байна шүү дээ. Та хэд бас юу гэж боддгийг. Тэр шүтэн гэдэг имийг нь бий болох хэрэгтэй болоо гэж боддог байхгүй. Одоо бол манай төрийн их цагаан сүлд бол бэлэгдэл байгаа. Бэлэгдэл. Хуулинд нь ч тэгээд заац төрийн их бэлэгдэл гэдэг. Шүтэн биш. Тэгэхээр Монгол төмний Монгол төрийн шүтэн юу байх вэ гэдэг. Тэгвэл шүтэн болгохын тулд яах хэрэгтэй вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр одоо шүтэн болгохын тулд одоо үжид суугаа хүмүүс эрдэмтэн мэрэгд ард түмэн янз бүрийн санал гаргах байх л гэж боддог. Амьлуулах хэрэгтэй. Хуучин амьлуулдаг арга нь юу байсан? Тэрүүгээр нь одоо тэнд одоо тэр нөгөө цагаан сүлдэн дотор чинь бас л хүн явж байгаа байхгүй. Хүний сүнс явж байгаа байхгүй. Тий. Манай өвгдээд шүтээ юм нь явж байгаа. Нөгөө хар сүлдэн Дамгай хааны сүнс байна гэдэг шиг цагаан сүлдэн чинь нөгөө бодончор богдын гэж. Бодончор одоо сүлд явна. За одоо жишээлбэл тэгээд нөгөө ноосон дотор амьсгаа тэрийг авсан зүйлүүд байна шүү дээ. Одоо орлогдоод нийт Монгол төмний шүтэн гэж явуулж орд усны хийгдэт байгаа нэг юу байна шүү дээ асуудал. Чингис хааны онгон орд. Энэ бол нийт Монгол тоорхтны том шүтэн явж байгаа шүү дээ. Тэнд одоо бүгд очиад тэрий чинь сайхан бизнес болгоцсон. Нөгөө урд зүгийнхэн чинь тэр нөгөө бадмуудыг сайхан ивенттэй болгоод баахан мөнгө хураагаад шүү дээ. Тийм байна. Гэтэл жинхэнэ нөгөө Монгол шүтэн гэдэг чинь Монголд энд байх ёстой гэдэг тэрийг авах гэж оролцсон шүү дээ. Тийм ба? Тэгсэн. 13 он 1913 он урдаас нааш авах гэж 11 онд хичээд улсаа байгуулчингуудаа 13 ордсын одоо тэр цомцгийг авах гэж оролдлоо шүү дээ. Тэгээ хаалтанд ороод тэгээд тэрнээс богдын засгийн газар 13 онд тэр 8 цагаан цомц гэрийн мод туурга дээвэр бүгдийг эндээс өгөө явуулсан. За бид хөрөнгө оруулалт наанаа хийж. Дараа нь сүүлд 30 хэд онд 33 онд нөгөө Япончууд ядуудыг эзэлсэн байх та. Япончууд тэр онгоныг авах гэж оролцсон шин. Тийм 33-аас. Тэгэд нөгөө байлдчихсэн Гоминдан Маогийн коммунист ядууд хоёр чинь нийлчихэд тэрийг эвлэрээд тэр цагаан сүлдийг Японд өгөхгүй тул цааш нь явуулчихсан. Тэр асар үн цэнтэй байгаад байгаа гэсэн. Тийм байна. Нөгөө түн шүтэн гэдэг чинь. Тэгэхээр яг энэ шүтэнэл одоо бид нар яг төмөн олныход донд бий болох хэрэгтэй байхгүй. Одоо бид бол би бодоод хахад энэ шүтэн Монгол төмний шүтэн бэ юу вэ гэхээр асуухаар бодохоор те нэрээ юу үлээ гэж боддоо ш. Монгол төмний шүтэн энэтэй холбоотой бэлэгдэл гэж нэг нодон чинь шүтэн шувуу муу гаргаад байгаагүй. За тэр чинь бол бэлэгдэл яваад байгаа тийм. За ер нь яг хуу цагаан тугийг цагаан сүлдийг бол сүлдэлэхэд бол тэр учирч янцсантай судлаачд бол нэлийн юм гаргацсан байдаг. Тийм тэр бол яг л тэр сүлдийн дотор чинь байдаг зүйл нь юу юм, ямар хүмүүс одоо бий болох ёстой юм гэдэг нь учирч янцсан бий. Тэгэхээр энийг бол одоо судлаачд хэлж байгаа. Бүгд ард түмэн мэдчих хэрэгтэй. Яг хуучин Луу Жанжингүний цагаан тугийн дотор бол мөрөн зэвсгэлсэн моритой ваатар сүлд өргөсөн. Одоо нэг гартаа бол одоо мун барьсан одоо ийм моритой хүнийг одоо сүлдэлж. Энэ бол Чингис хааны одоо жишээ шүтэн буюу сүлд тэнгэр юм аа гэж ингэж шүтэж дотор нь одоо байршуулж ингэж л амьлуулдаг байж л. Тэгэхээр манай цагаан сүлд бол одоо цаашаа яах юм гэдгийг бол төр засаг мэднэ гэж. Тэгэхээр энэ дээр нэг ийм асуудал байна. Өөрөөр хэлбэл монголчуудын хуучин дахилгын төрийн дахилгын сүмхийдийн систем шиг одоо юм нь бол тэр орд онгон сүмхий туг сүлд байжээ. За тэгтэл одоо бас бид нэр ингээд их олон уул тагч байгаа. Энэ бүхний ер нь одоо ач холбогдол одоо төрөн бид нар бол зогс хэлсэн тийм ээ. Нөлөө үр дагавар нь одоо ирээдүйд одоо юу юм бэ? Одоо ингээл 2 жил тутамд л одоо 4 жил тутамд нэг уулыг дахиж байна. Жил бүр 2 уулыг одоо жишээ нь дахиж байна гэдэг бол
энэ зан үйл уламжлалаа одоо хадгалан үлдэх зүйл үү? Ямар одоо жишээ нь гол зорилготой байх гэж одоо та бүхэн харж байна. Орчин үеийнхээ бас онцлогийг харгалзах хэрэгтэй байх л да тий. Одоо жишээлбэл цагаан сүлдээ чи 13 жилд 1 жил тагсиж байгаа. Хар сүлдээ чи бас их тахилга гэдэг. Одоо хар сүлдээхэд бар жил 13 дахь жил бар жил нээж байгаа шүү тий. Ингээд улаан тэргэл өдөрч гэдэг юм. Монголчуудад дандаа дай хийдэг. 6 сарын, зуны ихэнх сарын өдөр дайнд бэлдэж явдаг. Одоо тэгшил өдөрийн үеийн уламжлал тэр үедээ тий. Одоо бол орчин цагт бол өөр өштэй байдал тий. За ямар ч үсэн манай энэ туг цэнгүүлдэг уул аваагаа тагтыг явуул гадныханд их сонин содоо харагддаг ойлгомжтой. Их өвөрмөц харагддаг монголчууд. Өөр ард түмэн харагддаг тий. Тэгэхээр энийг харин одоо яг ямар хэлбэртэй болгох юм. Энэ одоо нөгөө ойлгохгүй байгаа хэрэггүй одоо сони юм гэдэг энэ гэж хүмүүстэйгээ тэрийг тойрж бүр шүтдэг болгоход ямар ажил хийх юм гэхээр хинээ өөрөөгөө гэхээр яг төр засгийн дүүрэг болчиход байгаа. Тийм ээ. Энэ чинь ард түмний сайн дурын санаачлагаар хийх зүйл биш л дээ. Та гурван маань одоо ер нь яг одоо энэ төрийн тахилгууд дээр очиж үзсэн үү? Уул одоо энэ төрийн тахилгад давуулаад ямар зан заншлуудаа ямар дараалал хийгдэж байгааг бол ерөнхийд нь баримжаач хэлэх болцоо ямар байна? За би бол одоо бурхан халдун уулан дээр бол очсон. Тэгэхээр бурхан халдун уулын чинь одоо тэр тахилгын одоо зан үүдий чинь бол одоо 96 онд тэр ч яг хөтө манай Эрдэнэт тэгээд мэрэгчлэтнүүд сууж гол хийсэн байх гэж бодож байна. Зүгээр би бол тэрэнд оролцоогүй. Тэгээд тэр бол яг юугаа уламжлалаа барьсан байх гэж бодож байна. За тэр бол хэд хэдэн юмнаас л бүрдэж байгаа шүү дээ. Та нар одоо бас мэдж байгаа баг. За эхлээд тэр чинь бурхан халдун уулын чинь дунд овоогийн бол лам нар. Тийм ээ? Тийм бэлээ овоо. Бэлээ овоо бас лам нар. Лам нар. Дээд овоо дээр нь бол одоо бөө байх ёстой гэж л үздэгий. Одоо бол төрийн тахилгын үед бол лам нар гараад ном уншчихл байна л л дээ. Тэгэхээр бол би юу гэж бодож байна вөхтэй зэрэг энэ дистралал байгаа. Тэр чи дэг тогтоосон. Тэгээ эхлээд тэр чинь урд ороо тэр нөгөө одны тахилга хийж байгаа. Тэр бол тэр бэлих овоон дээр. За тэгээ маргааш нь гараад өөрөөр гараад тэр дээш нарны тахилга хийгээд дунд овоон дээр очиод. За өөрөөр хэлбэл лам нар тэр бөөнөр энэ тэр чинь одоо юм уншина гэдэг нь тэр нөгөө тэнгэрийн тэр чинь савдаг биш тийм ээ. Тэр эзэн байна гэж үзээд тийм шүү дээ. Тэр уудаг. Эзэн ингээл одоо дуудаж ирүүлж байгаа юм байна. Тэр одоо номын эхэлж уншдаг юм биш үү? За тэгээд ирүүлснийхэн дараа бол одоо төрийн одоо хүмүүс төрийн төлөөлөл одоо тогч ханжин гэж тэр төлөөлөл чинь одоо гарч өчгөө өчөөд юмаа уншаад ингэх юм. За тэгээд тэрний дараа бол яадгүй хөхтэй зэрэг бол тэр өргөл мөргөлөө өргөдөг. Янз бүрийн одоо тэр тэнгэрийн эзэн тэнгэр одоо уулын эзэн савдагтаа юмаа өргөд ингэдэг. За тэрний дараа бол одоо юу хийж өгөх хөхтэй зэрэг одоо би үдснээ ярьж штэ тийм ээ. Тэрний дараа бол тэгээд яаж вэ? Тэр уншсан тэр зүйлээ бол одоо гал дөргөөд байна. Тийм ээ. Тэгээд дараа нь бол одоо нэг морис сэтэрлээд байна. Дараа нь явж явахад. За тэрний дараа яаж вэ нөхтэй зэрэг. Тэгээд нэг сум илгээж. Тийм ээ. За тэр бол дээр үед байсан байх, уламжлалаараа байсан гэж үздэг юм байлаа. Ном сударт уншиж байхад бол. Тэгээд одоо яг дараа нь тэгээд бэлдэн буугаад наадмаа хийгээл ингээл дуусч байна. Тэр нь юу гэхтэн зэрэг төрийн зүгээс Монгол улсын зүгээс гэдэг юм уу? Тийм ээ. Төрийн зүгээс л одоо энэ ард түмэн энэ Монгол улсаа даатгаал одоо тэнгэртээ даатгаж л байгаа. Тэр уулын эзэнд даатгаж байгаа. Тэгээд нөгөө сайн сайхныг, эрүүлэнхийг, баян цатгалан байхыг, зууд турхан болохгүй байхыг л одоо ууж хүсчил байгаа ийм л одоо зан үйл явж байна. 1848 онд Доржванзаров гэж одоо Бүрээдийн судлаачийн бичсэн бүтээл болохоор халахын
уулыг дахих ёслол бол цогц бэлгэдлийн шинжтэй бөгөөд маш онцгой боловсрсон. Төгсгөлд нь 93 наадмыг хийдэг нь нэн одоо их сайхан гоё соёл болоо гэж ингэж утсан байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө уул овоог дахих гэдэг бол бидний хуучин одоо наадмын одоо уламжлал болохоосоо гадна ийм цогц ертөнцийг үүсэх үзэл, соёл заншил, бэлэгдэл бүх зүйл нь нэг дор одоо шингэсэн ийм одоо том үйл явдал юм аа л гэж одоо харагдахаар ингэж үзэж болох уу? Болно. Тийм. Ерөөсөн тэр наадам хийнэ гэдэг чинь бол бас л нөгөө хуучин уламжлалаа дагах юм бол нөгөө л уулынхаа эзнийг л баясгаж тэгээ нөгөө эзэн баясгаар л одоо бид нар ард түмэнд сайн сайхныг өгнө гэсэн агуулга нь одоо дэрэг юм байна. За ингээд үндсэндээ бол төрийн тахилгатай олон уул бий болоод олон газар одоо их сайхан цэнгэж нааддаг болжээ. Жил бүрийн ийм 2 жилийн давтамжтай, 4 жилийн давтамжтай төрийн их ёслууд газар уулдаг болсон байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энийг дагаад ямар сөрөг юм байна? Ямар гажууд зүйл чинь юм дорсон их харсан баха. Сөрөг юм чи их байна даа загуулж. Бид нар яг үгүй 90-ад оны хүртэл бол энэ ёс заншил гэдэг юм уу одоо манай Монголын дархлаа болсон тийм ээ. Түүх ёс заншил энэ юмнууд нь тодорхой хэмжээгээр үжил сурталын үүднээс хавчигдмал, боогдмал биш юм шиг. Дарагдмал тийм ээ. Хамаагүй илгаж болох. За 90-ад он гарснаас хойш энэ бүхэн чинь ил задгаа боллоо, чөлөөтэй боллоо, хүн шүтэж бишрэх нь чөлөөтэй болж байна. Гэтэл энэ 70-80 жилийн туршид энэ маань тодорхой хэмжээгээр дарагдаж далд явсан учраас нөгөө соёлын өв тээгчд маань бас бурхан боллоо шүү дээ. Яг одоо яг ёс журмаар нь энийг яаж үлддэг вэ шин? Ямар учир зүйн холбоотой юм? Утга агуулга нь юу юм бэ гэдэг талаас нь тэр үр бас сайн мэдэггүй. Юм шиг байна. Зөвхөн нөө хэлбэр дарааллынх нь юу нь байж идэг. Цаад утга логик гэж хэлж байна тийм ээ. Утга агуулга нь алдагдсан учраас өнөөдөр бол гажууд бол нэлээд их болсон. Би түрүүн бас ярьж илаа л тийм ээ. Энэ хэмрээ аван дээр нэг хэрэг болгож нэг 2-3 жил гарлаа гэж. Тэд нар овоо гэдэг зүйлээ чинь зүгээр нэг таарлцсан газараа очиод хэн дуртай хүнд гүйж очиод ингээ босгоод энэ бол овоо одоо энийг шүтнэ гэдэггүй байсан. Тийм үү? Энийг бол тодорхой ёс журмын дагуу тэр газар шинжих ёсны юм уу эсвэл одоо юугаар нэг харгадаг байж зан үйлээ нийдэг гэж. Энэ овоо гэдэг юм чинь өөрөө за түрүүн утасангаа ярьж байна бас 3 4 төрлөө гэж. Би бол энийг нэлээд олон 14 төрөл болж байна да гэж нэг үзэж биш юм байна. Юм ингэж явж хахад. Энэ овоо чин дотроо за тодорхой төрийн ёслол үлдэх овоо гэж байна тийм үү? Үндтгэлийн овоо гэж байна. Түүхэн үйл явдал зориулсан дурсгалын овоо гэж байна. Нутгийн хилийн дээш овоо гэж байна. Морины барианы овоо гэж байна тийм үү? Тэмдэг овоо гэж байна. Тэмдэг овоо гэдэг чинь одоо нөгөө говь юм уу эсвэл одоо өндөр уул хадан донд явах юм уу эсвэл хүн төр үлдэхгүй тул зам заагч маягаар ингээд зогсож байгаа шүү дээ. Тэр овоо болгоныг бид нар очиод мөргөөд шүтээд байх биш. Хадаг яндар уу яд одоо тэнд нөгөө хог тариад хогийн овоо болгоод байх биш. Тэр овоо гэдэг юм чинь шүтэж залбирах овоо чинь тустай байгаа. Энд чинь гол мод явж байгаа. Тэн чинь тусгаал нь амин мод гэж юм. Амин мод нь байж байгаа тийм ээ. Тэр чинь тусгаал нь одоо хүрээлж чулуугаар босгосон байна. Бас л нөгөө амь оруулах гэдэг чинь. Амьлуулж байгаа шүү дээ. Тэр чинь байгалаа амьлуулах. Байгальтайгаа харьцах тусгай юу? Тийм. Явж байна. Би зүгээр яг шүтэн болгож үзээгүй. Зүгээр шүтэн болгож байна. Физик технологийн хүрээлэнгийн хэсэг залуу эрдэмтэд энэ уул овоонууд дээр явж судалгаа хийсэн бэл. Гинлээ. Тэгээд тэд нэр ингээд үзэхэд радио долгионы итвэгчл яг тэр овоо босгосон газар маш өндөр байна. Эртээр үеэсээ тэр хүмүүс чинь орчин үеийн техник мэдэхгүй технологи шинжилгээ мэдэхгүй хүмүүс шүү дээ. Гэхдээ энд бол ажигласан байна. Ажигласан байгаа тийм. Энд босгоход маш онцлогтой юм. Магадгүй хүний тэр эрчүүч гэдэг юм уу тийм ээ эрчим хүч гэдэг юм тэр юм итвэгчдэг байсан ч юм уу малгайн тоос хийсгэж хэмрийн овоондоо нэг гарыг гэж гэрдэг нь бас нэг учиртай юм шиг байна тийм ээ. Цаатлаас нь ингээд шинжлэх ухааны талаас авчих юм. Тэр соронзон орны хамгийн итвэгчлийн бүст нь босдог байсан байна. Энэ чи мэдлэг л. Энэ чинь амьдрах ухаан мэдлэг уламжлал нь явж байна гэсэн. Энэ чинь нөгөө тухайн үндэстний төрийн тахилгатай тийм ээ. Яг одоо цаг нараар ерөнхийдөө явж байгаа учраас энэ
Төрийн тахилгатай овоонуудыг одоо ингээд дахихлаа зэрэгэл хэдэн 10,000 хүн Монголд даяараа за Отгон тэнгэрийн тахилга, за Ангөхийн тахилга гэл ингээд Алтай таван бүгдийн тахилга гэл ингээд хуйлраад л ингэж байна. Энийг яг төр засгаас бол тухайн орон нутгаас дэглэж байгаа юм бол би энд ямар одоо сүрэг юм гарч байна вэ? Энийг бол хэлүүлмээр санагдаад байна. Яг энэ хүндэтгэл утж байгаа байхгүй юу? Тэ? Мухар сүсэг их байна. Цэвэр мухар Ерөөс манайхан чинь шашнаач мухараа. Мухар сүсэг гэхээс илүү Мөргөлөөч ерөөс мухараа. ойлгоогүй. Ерөөс харин ойлгохгүй. Дагалдаж Ойлгохгүй болохоор л мухараар л хүмүүс очиод байна. Очиод нэг ингэчээ. Тийм тэгэл нэг хоогноо шаядаг Хүндэтгэл багдаж байгаа байхгүй юу? Яг жинхэнэ шүтээ гэж ойлгоод тийм хайрлаад ингээ явбал тэр чинь шал тэнд хог тарихгүй. Хамгийн одоо овооны тахилгын дараа асар олон эдээ шүүсийг тэнд үлдээж байна. Хойш овоо. Тэгээд тэрүүгээр чинь өө юм. Тэгээд мөхөөс хамхаа. Тэгээд дээр нь тэр хүмүүсийн хог тэд нар чинь жуулчгууд биш. Тэд чинь нөгөө шүтээндээ ирж байгаа эргэл мөргөлжид дутгаар очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь дутагдaltaй юмнууд маш харагдаж байна. Тэгэхээр юу гэхээр энэ шашны байгууллагууд ч гэсэн энэ дээр энэ одоо үзэл сурталчилгын ажлыг сайн хийх хэрэгтэй. Очоод эдэн лам нар энэ ном уншчаа миний хэрэг боллоо гэдээ явуудаж юус болохгүй. Ямар учиртай юм. Яагаад энд юу болох гэж байгаа юм. Тийм. Бүгдийн сайхан тайлбарлаад одоо энэ маш хэвлэл мэдээллийн байгууллага бас их чухал үүрэгтэй. Тэрнээс тахилга болохоос өмнө сарын өмнө 7 хоногийн өмнө 10 хоногийн өмнө сайхан нэвтрүүлгүүд явуулаад учрыг хэлээд ингэж явна. Жуулчны байгууллагууд бас энэ дээр ажиллаж болно. Ингэж зохион байгуул, журамд оруулаад. Ийхгүй бүх юм урсгалаараа. Дурын хүн очиж яг жаач мэдхгүй тийм ээ. Ийм юмнууд бас хэрэгтэй. Өргөх юм өрөхгүй юм гэж байна тийм. Дөрөв бадамсан боо хэллээ шүү дээ. Энэ тахилгын энэ зан үйл бол ерөөсөө юу цогц юм аа гэж. Монгол хүний соёлын, итгэл үнэмшлийн, ертөнцийг үзэх үзлийн, өөрийгөө авч явах одоо хүмүүжлийн ингээ бүгдийг нийлүүлээд яатсан ийм том үйл явдал шүү дээ. Энэ одоо уул усаан тахих, ялангуяа тахилгын дээр том арга хэмжээ гэдэг бол. Тэгээд энд юу хамт байсан гэхдээ зэрэг ерөөсөө эртнээс нааш тэр 20 цэрийн ёс нь яг хамт байсан. Тэгж болохгүй, ингэж болохгүй. Тэр явахдаа ургамал модны мөчр хугалж болохгүй. Газар сэндийлж болохгүй, чулуу хогголж болохгүй. Тэгээ бүх юм нь одоо байж байгаа. Тэр бүр ямар үнэртэн хүж арцнаас өөр муухай үнэртэй юм байж болохгүй энэ төргээд бүр бичсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэр ерөөсөө тэр имийг мэдэхгүйгээр зүгээр л одоо нэг машин ундраад авах гэж очивол тэр бараг яах гээд байгаа ч мэддэхгүй явж очиж. Харин тийм зүгээр нэг хоосон нарийн зугаад тэр ясыг мэдэхгүй байгаа ч одоо бас нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ. Нэг их хурлын гишүүн эмэгтэй асан. Нэг одоо өндөр тахилгатай бол ягаар эмэгтэй онго би гарч болдгоо ингээд гарсан. Хүний эрх гэдэг. Би шүү дээ. Капиталист нийгэмд бол хүний эрх нэгдүгээр тавьж байна л та. Мөнгө хоёр та. Материалыг сонирхол хоёр. Материалыг сонирхол бол энэ капиталист нийгмийн мөн чанар байна л та. Энэ овоо тахилгын тэр чинь энд ямар юм болсон. Тэгээд тэр эмэгтэй гарсан тэгээд одоо баахан юм ярьсан да. Тэр чинь 13 нас өрөөгөө эмэгтэй хүүхдээ бол гаргаж болно гэсэн юм байдаг юм байна шүү дээ. 13 нас өрсөн эмэгтэй 13 наснаас дээш настай эмэгтэй хүн бол жижигч бай тоглох тэр юм болохгүй. Дөрөв гамбагийн хийсэн хүн тэр нөгөө сорон зоорны эргүүлэг мэн. Ураг мураг одоо элдв юмтай. Эмэгтэй хүн дорой муудаа биш. Баггүй юу. Тэр хүн тэгж ойлгохгүй. Ярьдаг гендерийн асуудал. Тэр эмэгтэй бол гендерийн асуудал яриад тэр гомдор гачиж байгаа байхгүй. Тэр эмэгтэй уулан дээр. Тэр биш. Жишээлбэл. Тэгэхээр энэ мэтийн имийг ингээ ойлгуулж өгсөн энэ одоо суртал ухуулгын ажил. Энэ боловсруулах ажил. Одоо тэр энэ эдээ шүүсгээл нэг баахан юм одоо төрийн тахилга элдв аван дээр ингэж аваачаад. Тэгээд энийг бол хуучин загтаа бол ингэдэг байж л да. Одоо төрийн одоо их том сахиусанд одоо өргөсөн тэр эдээ шүүсийг бол нөгөө хотлоороо ингэж хувааж энэ их сайхан зүйл болдог гэж ингэж итгэдэг байж. Одоо бол тэр эдээ шивсэж одоо тэр бөөнөр ч юм уу янз бүрийн одоо энэ байгаль дэлхийгээ хайрладаг улсууд аваачаа зүгээр ингээд орхиод ингээд явцдаг. Тэгээ тэр бол маш одоо замбраагүй зүйл болж байгаа. Яг тэрийг нэг савдаг идэж гин гэд яриад идэг те. Савдагтаа өгчлөө. Савдагтаа өгчлөө. Өөрөөсөө хувааж идэх хэвээр. Өөрөөсөө хувааж хүртэж одоо дээр нь одоо жишээлбэл Отгон тэнгэрийн тахилга боллоо гэд яхаа зон олноороо мэдчихвэл бид нар Улаанбаатар хотоос Отгон тэнгэрийн зүг харж хагаад ингээд 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151
эдээ бодтойгоо бариад явхад бол тэгэл ерөөсөө тэр би нэг юм марцсан. Ерөөсөө ингээд бүгдээрээ давхиж очиж тэр уулыг нэг өдөр хоёр өдөр талхах ямар ч одоо шаардлага байхгүй. Ерөөсөө хуучны уламжлал байна. Бүгд тэр бараа нь харагддаг хол газараас цагийн дээж өргөөд ингээд мөрөгж сэтгэлээрээ мөрөгдөх юм бол тэгэл тэр хүнд авшиг нь одоо ирнэ гэсэн. Ийм юм байхгүй бол цөмөрөө ингээд давхиж очиод бүгд тэр уулын ороо дээр гарах гэж зүтгэдэг ийм юмыг ерөөсөө бодиулмаар байгаа. Ерөөсөө энэ бурхан халдуу уулыг бол ерөөсөө тэр алсын харагддаг газарт нь тэр босго босго тэнгэр аваа байж шүү дээ. Техник зөндөө байна шүү дээ. Дурангаар хардаг болохгүй ороогийн тий. Тэгээ мөрөгдөг. За нөгөө төгөр энэ төрийн дахилгыг бас нэг ингэж зэгцлэмээр юм уу гэж надад бодогдод юм. Өөрөөр хэлбэл одоо нэг төрийн дахилга чинь 10 хэдэн мянга 20 хэдэн мянган хүн цуглаж байна шүү дээ. Одоо тэр завхны отхон суманд гэдэг юм одоо энэ бурхан халдууны ойролцоо. Тэгэхээр тэр бол маш их хүний одоо хэрэглээ үйлчлэгээ шаардсан эргэлт байж шээ. За тийм. Энийг бол барууны орнуудад бол аялал жуулчлалын ивент буюу арга хэмжээ гэж үзээд одоо өөрөөр хэлбэл тэр зардал сүйтгэл, зочид буудал, хоол ундны үйлчлэгээнүүдийг ингээд зохион байгуулалтаа болгоод тэр орон нутаг 4 жилдээ нэг зохион байгуулалт арга хэмжээгээр асар их орлого олдог. Тэгээ эдийн засгийн өгөөж ашиг шүү дээ. Төлөө нийгэм шүү дээ. Тэрийг бол тэр тухайн газрууд нь тэр мөнгөний нийгэмд амьдарч байгаа юм цаахан. Энэгээрээ бол аялал жуулчлалын ач холбогдолтой олон нийтийн 4 жилдээ нэг болдог арга хэмжээний томоохон одоо урсгалд зориулсан. Сайхан зохион байгуулах хэрэгтэй. Хүндэтгэлээ маш том. Ер нь 20 жуул болохгүй тэр тэргүй 20-20-гүй тэгэл тэр чинь очиод яаш штэ. А гэхдээ хаана наадмаа хийх. Тийм ээ хаанаас одоо тэр өргөл мөргөлөн яах вэ? Заавал орой дээр нь гарч яана гэдэг бол ерөөсөө болохгүй бахуу. Тэр төлөөлөл яг үнэ. Одоо миний төлөөлөл очтгол бурхан халдуу ууланд бол ерөөсөө хэн дуртай нь очтгийг болиулах хэрэгтэй байна. Босго тэнгэрийн даваан дээр хөргөл одоо тэр чинь төр засаг гараад хамгаалалт гаргаж болно та. За төрийн дахилгын өөр нэг хэлбэрийн тухай байгаа ба. Нэхэж асуумаар байна. Төрийн дахилга өөр нэг хэлбэр. Бид нар бол уул авааны дахилга дээр гололж байна. А гэтэл нөгөө сүл шүтэн орд онгоны хэлбэргээд одоо Чингис хааны сүнсүлд Чингис хааны ч одоо монголчууд өөрийн тэнгэрийн хөвөн гэдэг бурхан гэж үзэжсэн. Тэр шүтлгийн хэлбэр бол одоо Монгол улсад байхгүй тийм ээ. Тэгэхээр энэний одоо элемент хэлбэр бол байна. Одоо цагаан сүлд нь байна, хар цагаан сүлд гэж байна гэж тийм ээ. Чингис хааны ордныхоо өмнө одоо юу болгоцсон байна тийм ээ. Энэ одоо жишээ нь эцэг өвгдийг буюу Чингис хаанаа дээдлэх энэ монголчуудын одоо бурхны хэмжээнд одоо үсэж ирсэн. Энэ үзлийг ямар нэг одоо хүндэтгэлийн зүйл болгож илүү их одоо монголчуудын дунд байршуулах ийм одоо ямар зүйл байж болох вэ? Тийш одоо Ганбат доктор бидэнд одоо цагт өгчих шиг байна. Энэ Чингисийн онгоны ордсын дархтууд байгаа штэ. 20 хэдэн он хүртэл одоо яг энэ Алтан уургийн дахилга хийгээ явдаг гэсэн. Алтан уургийн айл өрхөд очдог тийм. Алтан уургийн айл бурхан шашны шүтээ хоймортой тавьсан бол тэр дархтууд бурхан шүтээний шууд буулгаад унагадаг. Тэгээ Чингис хааны шүргийг тавьдаг. Чи Алтан уургийн хүн хаанаа шүтэх хэвээр. Энэ бурхан. Одоо тэгээ сая энэ 100 манай хүрээлэнгийнхэн тэднийхт яваад ирсэн. Яг тэр одоо тахилгын замаар тий. Яг тахилга үйлдвэрлэгээ ирээд зөвхөн баруун талаар яваад ирсэн байхгүй. Тэр энийг бас сэргийг хамтраад сэргийг асуудлыг бас энэ хүрээлэн манай энэ нөхдүүд бас. Өөрөөр хэлбэл одоо чухал юм билээ шүү. Хятадд байж байгаа өвөр монголчууд маань энэ тахилгын уламжлалыг үнсгээ аваад ирсэн байдаг. А гэтэл бид нар бол одоо иймэрхүү зүйлийг бас одоо илүү түлхүү орчин үеижүүлж яхан орчин үеижүүлж Чингис хаанаа шүтгэх үзлийг жаахан дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн иймэрхүү юм байна тийм ээ. Яа байна. Ер нь бол Чингис хаанаа бол ер нь бурхны хэмжээнд их нь юу юм? Түүхэн гарамгай бүлгийн хувьд шүтэн болгож болно шүү дээ. Заавал бурхны шүтээ бид нар ч уулаан шүтэн болгоод байгаа улсууд чинь Чингис хаанаа бол шүтэн болгох болно шүү. Старт мөнөч одоо эзэн хаан Чингисэл бий болгосон шүү. Эзэн бод Чингис. Тийм учраас Чингис хаан бол шүтэн болгоно. За ингээд дээр тавих нь одоо тэр харин за ингээд ерөнхийдөө бол тэндээс найруулагч маань дохиод байна. Нэвтрүүлэг маань монголчуудын иргэн шилжих нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна.
Чингис хаан Монгол улсыг одоо үндэслэсэн эзэн богдоо одоо чинь илүү их шүтгэн чухал юм. За мөн байгалийн шүтгэх нь бол бидний одоо чинь үнд зүйлтэй холбоотой. Энэ нь зөвхөн одоо гаж орчин үеийн зүйл биш. Одоо хүртэл дэлхийн ертөнцийн бүх шашин мөргөл ертөнцийг үзүүлэлттэй холбоотой чухал зүйл үндэстэн болгонд хэвээр байгаа учраас бидний энэ онцлог соёлж байх ёстой гэдэг иймэрхүү байдлаар одоо санал бодол солилцлоо. За ингээд үзэгчид та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлгийг сонирхон үзсэнд баярлалаа. Баяр таа.